Манай улсад 147 мянган ажилгүй иргэн байгаагаас 47 мянган иргэн ажил идэвхтэй хайж байна. Ажилгүй байгаа хүмүүсийн 60%-ийг сургуулиа шинэхэн төгссөн залуу мэрэгчлэнүүд эзэлж байгаа. Иймээс эсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэрэгжил сонгож чадвал төгсөөд ажлын байртаа болох боломж бий. За хөдөлмөрийн зах зээлийн ойрын жилүүдийн прогнозоос инженерийн мэрэгчлэлтэй хүмүүс эрэлттэй, цалин хангамжич өндөр байх боломжтой гэж үзэж байна. Хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн цалинг нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөрийн зах зээлд чадварлаг боловсон хүчин бэлтгэх шаардлага бий болсон. За тэгвэл манай улс Япон улсын засгийн газартай хамтран дадлагжигч ажилтан бэлтгэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор мэргэжлээ дээшлүүлж өндөр цалинтай ажил хийх зорилготой иргэдийн хувьд дадлагжигч ажиллах хүчин илгээх бүртгэл хизээ эхлэх бол гэсэн хүлээлттэй байна. За энэ асуудлыг тодрууллаа. За өнөө маргааш бид нар бас энэ ажлыг эхлүүлэх гэдэг ингээд бэлтгэл ажлаа хангацсан. Хөдөлмөрийн яамны ажлын хэсэг гарцсан байна. Магадгүй энийг одоо бас иргэдэд нээлттэй мэдээлэл бүртгэх үйл ажиллагаа бол эхлэх юм байнамаа. Одоо 3 жил ажиллаад мэргэжилтэй ур чадвартай болж ирээд яг Монголд байгаа тэр салбарт нь дахиад 2 жил ажиллаад дахиад одоо 2 жилийн дараа Японд очиж ажиллах байдлаар ингээд ийм мэргэжилтэй ур чадвартай өндөр мэргэжлийн ажилтнууд, дадлагчч ажилтнуудыг л бэлтгэх гэдэг байгаа юм шүү дээ. Тэгэхээр бол мэдээж энгийн одоо ажил мэргэжлэр бол явахгүй нь ойлгомжтой. Одоо Японы тэр өндөр технологи үйлдвэрлэл дээр ажиллах тийм одоо хүмүүсийг л бид нэр дадлагжуулж ур чадвартай болохдоо цалинтай ажиллах нь шүү дээ тэр хүмүүс. Ийм ялгаатай юм байна. Монгол залуус Япон улсад 3 жилийн хугацаанд дадлагжигчаар мэргэшиж эх орондоо ирээд уул уурхайн үйлдвэрүүдэд ажиллана. Япон улсын зүгээс манай улсаас илгээгдэх дадлагжигч ажиллах хүчинд хэлний бэлтгэлд хамрагдсан байх. За Япон улсын соёлын талаар мэдлэгтэй байх гэсэн үндсэн хоёр шаардлагыг тавьж байгаа юм байна. За одоогоор дадлагжигч ажилтан илгээх асуудлаар хөдөлмөрийн яам дээр ажлын хэсэг байгуулагдан бүртгэлийг хэрхэн зохион байгуулах талаар бэлтгэл хангаж байгаа юм байна.